Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр дэлхий дээр хөгжиж байгаа AI буюу роботуудын талаар ярив. Нэлээд олон улсууд одоо энэ дээр өрсөлдөд эхэлсэн байна. За улс болгоныхын талаар ямар робот хийж байгаа талаар энэ хичээлээрээ танилцуулъя. За ингээд хичээлд оръё. За дэлхийн улс орн их чимээгүйхэн шиг одоо өөрчлөлтүүд хийгээд роботууд үйлдвэрлээд эхэлсэн байна. За бид нар одоо аль улс нь ялахыг сайн мэдэхгүй тийм ээ. За яг одоо энэ их асар том өөрчлөлт гарч байгааг хинж анзаарахгүй байгаа. За тухайлбал монголчууд бид нэр Facebook, YouTube, TikTok-ыг үзэж байх орно хятад улс аль хэдийн робот цагдаа, робот ажилчид за хүн төрхтэй машинуудыг бодтойгоор одоо ашиглаж эхэлсэн байна. За энэ нь бол туршилт биш аль хэдийн ажиллаад эхэлсэн байна. За Америкийн нэгдсэн улс, Япон, Герман, Норвеги зэрэг бүгдээрээ одоо өөрсдийн технологиг хөгжүүлээд ирээдүйн төлөө өрсөлдөж эхэлсэн байна. За сар бүр одоо мянган шинэ робот дэлхийд даяар одоо ажилд орж байна. За хятад улс боломжгүй гэж байсан зүйлийг одоо хийсэн байна. За хүн төрхтэй роботыг масс үйлдвэрлэлд оруулсан байна. За Walker S2 гэдэг роботыг хэдүүлээ үзье. За энэ нь одоо 24 цаг 7 өдөр тасралтгүй ажилладаг байна. За өөрийнхөө батарейгаа сольдог байх нь байна. За хүнээс илүү наривчлалтай ажилладаг байна. За мөн хэмэл оюун ухааны тархитаа өөрөө шийдвэр гаргадаг байна. За эдний зорилго нь болохоор 2027 он гэхэд 10,000 ийм роботыг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. За дараагийнх нь болохоор T800 роботыг танилцуулъя. За энэ нь болохоор Engine AI гэдэг компани хийсэн байна. За энэ нь болохоор хүний одоо 90% хүчтэй тэнцвэр тийм робот байх нь. За 5 цаг тасралтгүй ажилладаг. За үнэ нь $25,000 үнэтэй байх нь. За та бүхэн эдрийг харж байна. Одоо хоорондоо зодтолтож байгааг харж байна. За дараагийнх нь одоо энэ Shipping Iron одоо Shipping гэж л унших бах та тий Iron гэдэг робот одоо тайзан дээр гарч ирэхээр хүмүүс нэлээ их гайхсан. За энэ нь болохоор 178 см-ийн өндөртөө бодит арс шиг мэдрэмжтэй. За яриаг ойлгож хариулна. 82 хөдөлгөөний чадвартай байх нь. За компани нь нотлохын тулд роботоо бүр задлаж харуулсан байна. За хятад улс бүр робот цагдааг ашиглаж эхэлсэн байна. За энэ нь одоо бөмбөг шиг хэлбэртэй цагт 35 км-ийн хурдтай. За машинд мөргүүлсэн ч эвдэрэхгүй. За хүний нүүр таньдаг. За гэмт хэрэгтнийг хөөж барьдаг ийм робот байна. За энэ нь бол RTG робот байна. За PM01 гэдэг нь болохоор за хүмүүстэй гар барина, дуу хоолоогоор удирддаг. За 360 градус эргэдэг бахнэ. За 2026 он гэхэд ихэнх хотод ийм робот цагдаа гарна гэж мэдгдсэн байна хятад улс. За мөн одоо дараагийнх нь болохоор хятад улс 500 км явдаг одоо нисдэг машин бүтээсэн байна. За энэ нь цагт одоо 360 км-ийн хурдтай одоо явдаг байна. За мөн одоо далаад орох түнэл, хиймэл арал, за супер гүүр зэргийг одоо энэ нь болохоор 24 км супер гүүр гэдгийг хийсэн одоо байна одоо хятадд. За Япон улс мэдээж одоо хоцрохгүй тий. За Япон улс юу хийсэн бэ гэвэл Kawasaki робот морь хийсэн байна. За 4 хөлтөө тэрэгцэр хийсэн байна. За Casco дэлгүүр гаргасан байна. За дэлгүүрт ороод кас байхгүй та өөрөө юм аваад гарахт чинь аль хэдийн таныг одоо авсан юм чинь бичээд гарах нь байна. За тэгээд хэмэл оюун ухааны дэлгүүр хийсэн байна. За мөн одоо роботууд одоо дэлгүүрт бараа өрдөг болсон байна. За хэмэл оюун ухаан таны авсан зүйлийг одоо автоматар тооцоож гаргадаг зэрэг олон юмнуудыг одоо Япон хийсэн байна. За мөн Японы одоо ухаалаг жорлон одоо хийсгсэн байна. Энэ нь бол жорлон цуухчин эрүүл мэндийн чинь шалгаад за мэдээж дууд чимээ гардаг. Энэ нь бол урд нь байсан тий. За тэгээд өөрийгөө цэвэрлдэг ийм жорлон хийсэн байна. За Герман улс яасан бэ гэвэл за Герман одоо зам дээр явж байхад машин өөрийгөө цэнгэлдэг болсон байна. Цахилгаан машин цэнгэлдэг газар очихгүй замаар яваад өөрийгөө цэнгэлдэг болсон байна. За мөн одоо Норвеги улс далаад орох одоо тойрог зам хийсэн байна. Энэ нь болохоор 392 метрийн гүнд одоо машин жолоодох боломжтой болсон байна. За одоо Америкийн нэгдсэн улс болохоор Figure AI гэдэг ингээд робот одоо үйлдвэрт 10 цаг ажилладаг ийм робот хийсэн байна. Энэ нь одоо хизээч ядрахгүй. За мөн Tesla Optimus гэдэг. За энэ болохоор 20 кг-ыг өргөн. За мөн өндөг эвдэхгүй одоо барьдаг ийм роботыг одоо хийж байгаа юм байна. За мөн одоо жолоочгүй такси. За 7 хоногт 250,000 аялал хийх ийм Waymo гэдэг такси гаргасан байна. За хүнээс одоо 80% бага осол гаргахаар тооцоолсон юм байна. За ингээд одоо дэлхий дээр одоо нэлийн
өрсөлдөгч нар гараад те AGI буюу робот хийх өрсөлдөөнд ороод ихсэн байна. За хятад болохоор хурдтай масс үйлдвэрлэлийг хийж байгаа бол за Япон бол хүний амьдралд нийцүүлэх ийм роботыг хийсэн байна. За Америк болохоор автоматжуулалт те болон хиймэл оюун ухаан болон автоматжуулалт их хэмжээгээр хийж байна. За ингээд өнөөдрийнхөө видеог үүгээр дуусгая. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай. Та бүхэн хэрвээ танд ийм дэлхийн болон хиймэл оюун ухааны хичээл танд таалагдж байгаа бол манай сувгийг дагаараа. Анхаарал тавьсанд баярлалаа.